Check mic. Окей. Өнөөдрийн бичлэгээр stand-off 2 тоглоом CS:GO skin хулбарладаг уу. Тэгээд надад ингээд зарим нэг скинүүд ижил төстэй харагддаг байхгүй юу. Тэгээд тэднийг ингээд хооронд нь харьцуулж хараад та нар ч гэсэн ингээд гоё хараад үзээрэй. Тэгээ олон юм яриад яг шууд бичлэг рүү орцгоё дөө. За, эхний скинээр USB horror амар ягаан те. Тэгээ шүдмэттэй энэ CS:GO-ийн jailbreak skinтэй амар ижлэгэн байхгүй юу. Хэдүүлээ харьцуултыг харъя. Шүдний орлого амар ижлэгэн мөнгө ижлэгэн. За дараач руу орё дөө. Дараач скинээр J2 Twilight байгаа. Энэ тэ бараг та нар бидэндээ Go-ийн Fate-тэй амар ижлэгэн. Батер идэртэй болохоор бүр яг юм байлээ. Тэгээ шууд харьцуулт нарыг. Дараагийн скин Deagle-ний Red Dragon байгаа. Энэ скин CS:GO-ийн Crimson Wave-тэй амар ижлэгэн. Зүгээр улаан өнгөнийх нь лихэг мэгийн өөрчлөөд тэгээд яг л энэ Go скин байгаас тий. Зүгээр харьцуултыг харъя дөө. За сүүлийн скинээр бол AWM Sport байгаа. Энэ CS:GO-ийн AWP бооны Asimov-тэй бүр яг таг ижлэгэн санагдаад байгаа байхгүй надаа. Тэ бүх юм нь яг ижлэгэн юм шиг харагдаж байгаа сте. Угаасаа энэ шар цагаан өнгөний оруулга тэгээд скопны хармаар бүр яг ижлэгэн байгаа сте. Над яг энэ скинийг зүгээр Go-с өнгийн жоохон байрын солиод оруулсан юм шиг л санагдаад байгаа байхгүй юу. За энэ хүрээд ингээ бичлэг маань дуусж байна. Таалагдсан гэж найдаж байна. Тэгээд нийгэм залруулж хэрэглэхэд CS:GO бол CS:GO тийм ээ. Stand-off тоглоом бол stand-off штэ. 2 ондоо компани 2 ондоо тоглоом 4 нь ижлэгэн гэсэн яг ижлэгэн тоглоом бол биш. Тийм болохоор бүх скинүүд ижлэгэн байх албагүй. Stand-off 2 бол бие даасан тустай тоглоом. Гэснээс намайг үздэг хүмүүс 93.1% нь subscribe дараагүй үздэг юм байна. 6.9% нь л subscribe дараад үздэг юм байна. Та тэгэхээр subscribe дараад хонхоосаад үзээрэй. Дараагийн бичлэг хүртэл түр баяртай guys. Сайн ямар сайн төшөг шиг ярьчихва. За.